Энэхүү спортын гараа яг хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол яг 5 дугаар ангитай байхдаа чөлөөт бүхийн дугууланд явж эхэлсэн гинэ. Ингээд атман хүүхдүүдтэй нийлдэг байсан. Тэгээд яг түүний хамгийн том дэмжигч нь ээжнээс гэж аахгүй. Яагаад гэвэл яг нөгөө такондогоороо хичээлээд Улаанбаатарт ингээд нэг тэмцээнд орохоор болсон юм байна л да. Тэгсэн чинь ээж нь бүр цалингийн зээлээ авч агаад тэр такондогийнх нь тэмцээнд ингэж явуулж исэн гэсэн. 12 цаг ажиллаад яаж иж агаад 2 цагийн бэлтгэл бол хийдэг гэсэн гэж аахгүй. Oh my god! Хамгийн их намайг гаргаад ирлээ. Вау. Энэ хин бэ штэ. Төшөөгөө штэ. Болчонтой аваа. Намайг л нэр үнэхээр гой зурсан биш үү? Ямар хөөрхөн юм бэ ёо. Сайн нөхөр хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За тэгээд гадуур 12 сар гараад аль үржээний шинэ жилийн уур амьсгал орсон байгаа учраас би бас уур амьсгал оруулъя гэд ийм хөөрхөн опер шигийг аваад зүүчлээ. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ халбаг байраад ярьж байгаа. Яагаад гэдгсэн чинь миний нэг хүмс ингээд хуурчихсан. Тэгээд жоохон муухай харагдаад байгаа болохоор халбаг бариад ярьчих гэж бодлоо. Тэр нь та хэд манаас нэг төвхтэй биш ах гэж бодож байна. За одоо хэдүүл яг үндсэн гол сэдв рүүгээ орцгоё. Хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгээ 2 хэсгээс хийж байгаа. За эхнийх нь болохоор хэдүүлээ яг одоо бүр ингээд дэлхийн нийтэд нэрээ гаргаж байгаа тэр мундаг хүний талаар буюу инх орилын талаар одоо түүх намтар юу гэдэг нь тэр хүний талаар ярих болно. Хоёр дахь хэсэг дээрээ яг нэг ютубер охин байгаа байхгүй юу. Тэгээд ютуберуудыг зурсан гинэ. Монгол ютуберуудыг зурсан гэдэг нэг бичлэг дээр намайг меншн хийсэн мөлий. Тэгэхээр намайг зурсан байх гэж би бодож байна. Тэгээд яг тэр бичлэгийг бас ингээд зүгээр үзэж чадсангүй. Тийм болохоор хэдүүлээ маш гоё хөөрхөн реакшн видео бол хийх болно. Америкийн нэгдсэн улсад хоёр дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр суралцахыг хүсэж байгаа бол анхаарлаа наашаа хандуулаарай. Та нартай бүр маш гоё мэдээллийг дуулгая. Энэхүү хөтөлбөр нь эхний 2 жилдээ олон нийтийн коллежид суралцаад за тусгай дипломыг авснаар дараа нь яг бакалаврынхаа ангиас сонгон суралцах боломжтой. За тэгээд яг энэхүү загварын хамгийн том давуу тал нь гэх юм бол хямд өртөгтэй, уян хатан хичээлийн хуваарьтай, за бас жижиг ангитай гэдгээрээ маш том давуу талтай байна. Тус хөтөлбөр нь хэрхэн хэрэгждэг вэ гэхлээр эхний 2 жилдээ коллежид суралцаад за цуглуулсан кредитээрээ шууд одоо топ их сургуулиудад шууд шилжүүлэн суралцах боломжтой ийм гоё давуу талтай юм байна манайхаа. Тэгээд та хэд маань үнэхээр гадагшаа явж суралцахыг хүсдэг бол за тэр дундаа бүр Америкийн нэгдсэн улсад суралцахыг хүсдэг бол энэ одоо боломжийг битгий алдаарай. За хамгийн гоё давуу тал нь болохоор зардлаа хэмнэх боломжтой буюу өртөг одоо арай багаар суралцах ийм гоё боломжийг бий болгож байгаа юм байна. Хоёрдугаарт болохоор одоо яг мэрэгчлээ сонгоогүй те би яг аль чиглэлээр явах вэ гэдгээ сонгоогүй хүүхэд залуучуудад маань бас маш том давуу талтай юм шиг санагдлаа. Яагаад гэвэл эхний 2 жилдээ суралцчих хугацаанд яг үндсэн хичээлүүдээ үзэнгүүтээ би аль чиглэл рүү илүү их одоо дуртай вэ? Хаашаа орвол надад илүү их боломж байна вэ гэдгээ харгалзаад мэрэгчлээс сонгох боломжтой. Ийм гоё хөтөлбөрийг Nova Education-ийн маань та хэдэд маань санал болгож байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн манд холбогдохыг хүсэж ивэл яг энэ пэйж рүү холбогдоорой. Тэгээд бас яг офис дээр нь очиод үн төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа шүү манайхаа. Одоо хэдүүлээ гол сэдв рүүгээ орцгоё. За Баатар хүүгийн инх оргилыг одоо яг Монгол улсад бараг мэдгүй хүн байхгүй байх гэж би хувьдаа бодож байна. За урд нь бол мэдээж хэрэг яг тодорхой хэмжээний хүмүүс мэддэг байсан шүү дээ. Яг спорт үздэг. За тэр дунд яг холимог тулаа бокс ч гэдэг юм уу те тиймэрхүү тултааныг үздэг хүмүүс бол мэддэг байсан. Тэгээд яг сая physical reality шоу цацагдсанаар инх оргилыг одоо бол бүр мэдгүй хүн байхгүй хаа гэж бодож байна. За яг тус шоу дууссаны дараач гэсэндээ те тэр одоо яг саяхан Азийн бүр хамгийн том тэр тулаанд оролцоод за аврагын бүсийг авсан байгаа. За тийм болохоор одоо яг Монголын сошиал дээр, фэйсбүүк дээр зөвхөн инх оргилийн талаар бараг мэдээлэл явж гин гэж хэлэхэд бол хэлсдэггүй болов уу гэж харж байна. Тэр яг physical reality шоунд орчихдоо ч гэсэн те өөрийнхөө одоо хэр чадварлаг вэ, хэр төсвөр төвчээртэй вэ те бүр ялангуяа ямар сэтгэлийн хаттай вэ гэдгээ тэгээд бас ямархуу ухаалаг вэ гэдгээ үнэхээр ингээд харуулж чадсан гэж би бол хараад байгаа. Ялангуяа яг тэр reality шоуны сүүлийн 2 дахь даалгавар дээр те одоо нөгөө нэг олсоо татаад нөгөө гүүрэн хааж чадахгүйсэн штэ. Тэгэхэд инх оргил яг энэ модоор ингэж одоо юу гэдэг осоо ороод байгаа хэдүүлээ ингээд татъя гэдэг тэр санаа гаргаа. За тэр үед чинь бол орхон байж штэ. Наа чи ингээд бүтггүй юм шүү гэсэн чинь үгүй орхоо ингээд миний үгэнд ороодох гэд яг тэр үед нэг юм ахын зангараг айгу гаргасан те. Орхон байж хэдий ингээд багийн ахлагч ч гэсэндээ үгүй орхоо ингээд натад итэг гэл шууд ингээд өөрийнхөө одоо нөгөө нэг юу гэмдэ тэр одоо бодсон зүйлээ багийнхантаа хийлээд тийм болохоор манай монголчууд ч гэсэн хаалгаа хаагаад сүүлийн финалийн шатанд бол шалгарч чадсан байгаа. Тэргээр хүмүүс ялангуяа инх оргилыг бүр ингээ магтаад ямар ухаалаг юм бэ, ямар мундаг юм бэ гэдгийг нь бол харсан. Манайхаа нэг арга бай. Наас энийг өргөд, энийг өргөд наас. Энийг өргөд. Энийг өргөд. Энийг хин ухаантай зүтгэв.
Янз. Нэг өргөл янз шүү. Үүнээс гадна яг тэр реалити шоутой холбоотой зүйл хэлчихэд хинтээ Адя тэр хоёр ч ингээл үүний баган тогтоох дээр ингээл хамт ингээд зогсдөө шүү дээ. Тэгсэн чинь маш хэцүү байгаа мөртлөө багийнхан руугаа хараад ирэмдэг тэр процесс болоос үнэхээр хөөрхөн харагдчихсэн шүү дээ. Та хэдэд маань тгийж санагдсан уу? За тэгээд яг одоо хамгийн түрүүнд хэдүүлээ яг энэ физикал яшаатай холбоод ярьцгаад сая одоо ингээд яг аваргынхаа төлөө тултаад энэ процесс бол ингээд боллоо. За тэр үеэр бусад улс орны тамирчид гэх юм уу одоо яг физикал яшаа реалити шоунд орсон бусад тамирчид бол бас л яг нэг энэ хориглыг бүр ингээл айгүй их дэмжээлтэй бүр тэр тултааны нүзэл сторид бол за тэнгуүтээ тэр одоо юу нэг юм одоо постнууд орчоо штэ энэ хоригл ингээд авраг боллоо гэдэг постэнд орно ингээл комент энтер бичээдэг жаан бол харагдсан тэр нь яалтчгүй бас үнэхээр ингээд хөөрхөн харагдсан одоо яг энэ тус реалити шоунд орсон хүмүүс чинь бүгдээр ингээд яг нэг сэтгэлтэй болсон байгаа хгүй те ерөөсөө ингээд тэр улс энэ улс гэхгүйгээр бүгдээр ингээд нэг амь нэгтэй болсон юм уу надад бол тэгж харагдаад байгаа. Яалтчгүй физикал яшаатай холбоотой сонин сайхан ховж зөндөө байдаг болохоор яг саний талаар яриагаа эхэлчлээ. За одоо хэдүүлээ Баатар хүүгийн инх оргил буюу яг дөнгөж 12 сарын 6-нд Азийн бүр хамгийн том тулаанд буюу One Champions оролцоод аврагыг авсан. За аврагын бүс болон 50,000 $50 эзэн болсон инх оргилийн талаар хэдүүлээ ярьцгаая. Тэрээр 1988 оны 12 сарын 30-нд Ховд аймгийн Жаргалант суманд бол айлын дундах хүүхд олон мэндэлсэн байдаг. Түүний аав нь тээврийн жолооч ээж нь сувлагч. За тэгээд аав нь тээврийн жолооч болохоор ч гэдэм үү те. Одоо тээврийн жолооч нар чинь ийм аймаг хооронд цум хооронд ингээл олон нэг явдсан штэ. Тийм учраас ээжтэйгээ ах дүүтэйгээ илүү их тотно байсан гэж бол ярьдсан бэлээ. За үүнээс гадна тэрээр яг аавынхаа талын буюу яг өвөө эмээдрээс өссөн гэж байгаа хгүй юу. Ах нь болохоор яг ээжийн талын нагаз өвөө эмээдрээ илүү их ингэж өсөж байдаг байсан бол яг энх оргилын хувьд аавын талын өвөө эмээдрээ ингэ байдаг байсан. Тийм болохоор одоо үгүй ийм өвөө эмээгийн бас нэг тийм гайхалтай хүмүүжил бас байгаа юм шиг надад харагдсан. Тэрээр мөн яг л бага насаа те хөдөөний хүүхдүүдийн адилаар одоо голоос ус зөөж, мал маллаж, морь унаж, аргал төгж ингэж бас өссөн юм байлээ. Тэгээд 4-5 дахь ангиас хотод ирээд за яг ийм хичээлийн үеэр ингээ хотод байдаг гэсэн гэж аахгүй. Тэгээд амралтын өдрүүдээр буцаад яг ховд руугаа ингээд нутаг руугаа явчихдаг байсан гэж бас ярьсан байгаа. Түүний энэхүү спортын гараа нь яг хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол яг 5 дугаар ангитай байхдаа чөлөөт бүхийн одоо дугууланд явж эхэлсэн гинэ. Тэгээд өөрөө чөлөөт бүхөөс илүүтэйгээр өршөөлөх, цохих тиймэрхүү зүйлээ дуртай учраас 2 сарын дараа ойролцоох яг нэг таквондогийн клуб одоо дугуулын секцтэй бол явж эхэлсэн юм байлээ. Тэгэд багасаа одоо юу гэдэг юм спортоор ингээд хичээллээд те юм тулдааны ялангуяа спортоор хичээллээд хэрэг хүүхдүүдийг ингэж дээрлэгдэг байсан бэ, хэрэг зодтолдог байсан бэ гэд нэг сэтгүүлч асуусан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрэнд болохоор багасаа л юу нь бол нэг юм одоо зодтолдох тийм туртай биш хүүхдүүдэд ялангуяа ингэж зодтолдох хүүхдүүдийг дээрлэх зүйлд туртай биш хүүхдээсэн гэхдээ би ингээд татман хүүхдүүдтэй нийлдэг байсан гэхдээ яг одоо бусдыг ингэж дээрлэх тийм зүйл үнэхээр дургу учраас одоо ингэж зодуулж байгаа хүүхдүүдийг талд ороод нөгөө хүүхдүүдийг илүү их ингэж өмөөрдөг байсан гэж бас хариулсан байлээ. Мөн тэрээр номонд ингээд тэтэрхий хорхоотоод байдаггүй бас яг нэг ярилцлага нэр болохоор би тийм он сурдаг хүүхд бол байгаагүй гэж өөрөө ярьсан байсан. Хэдий тийм ч гэсэн бас ингэж шалгалтандаа унаад байдаггүй яг тийм дундыг баримтлаад явждаг хүүхдүүд байдаг шүү дээ. Яг тийм хүүхэд байсан гинэ. Тэгэд ангийнхантайгаа тотон сайхан найзалцдаг. За үүнээс гадна ямар нэг юм хил амд өртөөд байдаггүй тийм хүүхэд байсан гэж байгаа. Тэгэд үүнийг нь болохоор хэдүүл яг физикал яшаад орсон гэдгээр нь бас ингэж яг харж болж байгаад яагаад гэвэл физикал яшаад чинь та ингэ хин нэг бүлээддэг байсан уу тань ингэ ямар нэгэн одоо юу гэдэг те хин нэгэнтэй юм янз бүрийн асуудал ингэ байсан уу гэдэг зүйлүүдийг асууж тэрэн дээр ингэ судалж бүр ингэ нарийн одоо юу гэдэг шалгуур тавьж хүмүүсээ сонгосон байсан шүү дээ. Тэгэхээр эндээс нас хэдүүлээ харж болж ийн гэж бол хараад байгаа. Тэгээд яг түүний яг энэ тулааны спортод бүр яаж ингэж одоо гүн дурлаа гэдэг зүйл нь түүний авга ахтай холбоотой юм байлээ. Яагаад тэгэхээр ингэж баг ахт нь авга ах нь ингэ тэднийд ингэ байгаад за тэгтэл болохоор приставка гэж ярьдаг те приставкаар ингээд маш их кино үздэг гэсэн гэнэ. За тэр кинонууд нь болохоор Ван Дам, Джет Ли, Джеки Чан гэх мэтчлэн ийм тултааны киног бүр маш их үздэг гэсэн гэж аахгүй. Тэгээд мэдээч хэрэг хүүхэд болсон хойно тэдний ингээд үзэнгүүт бүр ингээд айгүй гой санагддаг штэ. Яг тэгэж гой санагцараад бүр үнэхээр ингээд дурлсан гэсэн. Тэгэд үүнийгээ ингээд ээжтэй хэлсэн чинь ээж нь тэрийг нь одоо тий хүлээн зөвшөөрөд гэх юм уу хүүхдийнхаа сонирхлын дагуу одоо яг тэр дугуулан секцүүд тас ингэж явуулж исэн бэлээ. Тэгэд яг түүний хамгийн том дэмжигч нь ээж нэсэн гэж аахгүй. Яагаад гэвэл яг нөгөө таквондогоороо хичээлээд Улаанбаатарт ингээд нэг тэмцээнд орохоор болсон юм байна л да. Тэгсэн чинь ээж нь бүр цалингийн зээлээ авч агаад тэр таквондогийнх нь тэмцээнд ингэж явуулж исэн гэсэн. Тэгэхээр ээж нь бүр үнэхээр мундаг байгаад
Би лав яг тэгж харсан. Тэгээд яг энх оргил нь 18 настайгаас Улаанбаатар хотод бүр одоо ингэж сууршихаар орж ирээд бодибилдингоор хичээлж хүндийн өргөлтийн дасгалуудыг бол хийж эхэлсэн гэсэн. За тэрээр мөн авраг биеийн тамирын дээд сургуульд бодибилдинг фитнесийн дасгалжуулагч мэргэжлэр суралцаж тулааны урлагаар ингэж бүр илүү ингэ эрчимтэй хичээлж эхэлсэн гинэ. За тэгээд яг бодибилдинг хүндийн өргөлтийнхоо юмнуудаа хийнгүүтээ яг тэрнээс нэг л юм кайфыг авахгүйсэн гэж аахгүй. Тэгээд яг оюу толгойд бодибилдинг фитнесийн дасгалжуулагчаар ажиллаж эхлээд за яг тэр үедээ одооны багш болох одоо энэ яг наран тунгалаг багшийнхаа ууган шавьд нэг галаа гэдэг залуутай танилцаад тэгээд тэр галаанаас ингэж өөрт нь санал болгоод хамгийн анх одоо багш дээр очих те нөгөө шавьнд болж очих одоо тэр процесс нь бол ингэж өрнсөн юм бэлээ. Тэр үе нь 2012 он буюу яг эд багшийн тулалддаг, зодтолдог байсан үе гэж аахгүй. Тэгээ хамгийн анх ингээ багшаагаа харсан чинь те тэр хүзүү хөл булчин бүр үнэхээр гоё харагдчихсэн гэсэн. Ингээл яг багшаагаа хараад бүр пүү гэл яг зодтолдог хүн байна гэж харсан гэж аахгүй. Тэгээд багштайгаа хамгийн анх ингээ тулаанаа хийхтэй гэхдээ өөртөө айгүй итгэлээсэн гинэ. За би ингээл яг алаад өгөх хаа гэж бодоод багштайгаа тулцсан чинь бүр ингээ юу болж байгааг ойлгохгүй те. Бүр ингээ зүгээр би өвдөглөөл дууссан гэсэн. Тэгээд яг 2 минут баг ингээ боогдоод бүр ингээ маш хэцүүсэн. Тэгсэн чинь багш бүр ингээ над руу те бүр ингээ харахчгүй бүр ингээ намайг бүр тоохгүй байгаа нь ингээ харагдчихсан. Ингээд яг тийм байдлаар багштайгаа бол ингээ анх танилцсан байлээ. Тэгээд яг энэ тулаанчдын одоо ингээ зүгээр хурж байгаа нь маш хүнд юмар ингээ цогж байгаа юм шиг анх бол бүр яг тэгэж санагддаг гэж аахгүй. Уг нь бол ингээд багш нь мэргэжлийн тамирчин учраас аль болох ингээд яг нүунийг хамаагүй хүчээ бол гарахгүй байгаа шүү дээ. Тийм мөртлөө багшийнх нь одоо тэр одоо бараг л багш бол ингээд нэг 20-30% тал намайг зөксөн баг. Гэтэ тэр нь надад бүр маш чанга санагдчихсан гэж өөрөө бас ярьсан байлээ. За тэгээд ингээд багштайгаа танилцсан хэдий ч гэсэн ингээд яг тууштайгаар одоо юу гэдэг хичээллээгүй. Ер нь бол ингээд нэг хичээлж байгаа л нэг болоод ингээд одоо үгдэмдээ ингээд нэг тийм үе байдаг шүү дээ. Нэг ингээд хийгээл хаяал гэдэг үе байдаг да. Яг тэр процесс ингэж өрнөж яваад тэгээд яг сүүлдээ 2016-нд багштайгаа яг ингээд ярилцсан гэж аахгүй. За би үнэхээр одоо энэ спортоор ингээд явахад болохоор байна уу? Би үнэхээр чадхаар байна уу? Чадхааргүй нү гэдээ ярилцсан чинь багш нь ингээд боломж бол байгаа гэж хэлээд тэгээд яг 2016 оноос хойш яг ингээд эрчимтэйгээр яг хичээлж эхэлсэн. Мэдээч хэрэг түүний зам бол дартан байгаагүй. Тэрээр 2012 онд их сургуулаа төгсөөд яг оюу толгой компанид фитнесийн дасгалжуулагчаар ажиллаж исэн. За яг тэр үеэр багшийнхаа тэр шавтанд таарсан гэдэг үгсээ ярьсан шүү дээ. За үүнийхээ дараа болохоор тэрээр яг бүр тэр оюу толгой компанид оператороор ажиллаж исэн гэж байхгүй. Яагаад бүр ингэ шал өөр юм руу орсон бэ гэхлээр тэр операторын цалин арай өндөр байсан болохоор одоо мэдээч хэрэг хүний л амьдралаас явж байгаа шүү дээ. Тийм болохоор яг оператороор ингэ арай цалин өндөртэй гэдэг байдлаар тэрийг бол сонгоод хийж исэн гэсэн. Гэхдээ бас айгүй бахархмаар зүйл нь болохоор 12 цаг ажиллаад яаж иж жагаад 2 цагийн бэлтгэл бол хийдэг байсан гэж аахгүй. Тэгэхээр ерөөсөө тэр бэлтгэл гэдэг зүйлийг ерөөсөө тасалж байгаагүй. Ажиллаа хийгээл хажуугаар нь бэлтгэлээгээд бүр тийм мундаг шаргуу ингэж хөдөлмөрлөдөг байсан юм байлээ. Тэгээд яг бас нэг таалагдсан юм болохоор баг бахта яг тэр зааланд нь байдаг юм нэг булчинтай хүмүүсийн юм зураг байдаг гэсэн гинэ. Тэгээд тэрийг харчаад бүр ингээд яг ийм болох шүү гэж боддог байсан гэж бас өөрөө ярьсан баа. За мөн үүнээс гадна тэрээр ингээд яг баг бахасаа те би ингээд таквондогийн авраг болно гэд өөртөө ингээд хэлээд тэгж боддог гэсэн гинэ. Инх оргилын багшийн хувьд Монголын тулааны спортын нэрийг дэлхийд дахинд гаргаж чадсан Монгол улсын гавьяат тамирчин Наран Тунгалаг гэдэг хүн байгаа. Тэрээр яг 2014 онд One Championship-ийн авраг болж одоо тус бүсийг эзэмшиж одоо улсынхаа нэрийг өндрөөс өндөрт гаргаж исэн бол түүний бас яг шав инх оргил нь 2025 онд яг багшийнхаа амжилтыг дахин давтаж ингэж одоо аврагын бүсийг бас их орондоо ингэж авчирч чадж байгаа ийм гайхалтай үйл явдал болж байгаа. Бас яг хамгийн сонирхолтой нь гэх юм бол одоо яг багшийнх нь одоо яг тэр 14 онд авч исэн нас нь яг инх оргилийн одоогийн настай бас ингэж жицүү гэж байгаа хгүй. Тэгэхээр ингэж гайхалтайгааз тэгээд хамгийн гоё нь багш шав хоёр хоёулаа те энэ гайхалтай аврагын цамыг те бүр ингэж Азийн хамгийн том тулаанд оролцож аль нь ингэж авраг босон гэдэг бол яалтчгүй үнэхээр юм гайхалтай мэдээлэлтэй бүр ингэж бахарахгүй байхын аргагүй үнэхээр тийм мундаг байгааз би л бүр ингэж яг бахархаад хандахгүй байхгүй бүр ямар мундаг юм бэ л гэж бодож байна. Яг чицүү наснда биш юм биш юм манайхан. Багш нь болохоор 39 наснда аврагын бүсийг авч исэн бол инх оргил маань 37 настайдаа аврагын бүсийг авсан юм байна. Тэгэд хамгийн бас сонирхолтой мэдэн гэх юм бол яг одоо удахгүй энэ хоёрын маань аль альнийхэн төрс өдөр болох байгаа буюу 12 сарын 16-нд Наран Тунгалаг багшийн төрс өдөр болно. Харин 12 сарын 30-нд инх оргилийн төрс өдөр болох байгаа ийм бас гайхалтай мэдээ байна. Инх оргилнах Road to One Mongolia шоунд амжилт
амжилттайгаар оролцож 100,000 $1,000 гэрээ хийж One FC-д ингэж багтаж чадсан байдаг. За яг One FC-гийн хамгийн анхны тулаанд болохоор 2023 оны 4 сарын 21-ний өдөр болсон бөгөөд яг тэр тулаанаараа Филиппиний тамирчиндээ тулдаж за түүнийг бол ингэж буулгаж авч чадсан байдаг. Үүний дараа Филиппиний гаралтай мөн 2 тамирчиндээ тулдаад ялч чадсан бол за 4 дахь тулаан дээр Оросын холбооны улсын тамирчиндээ таарч ялагдаад за ялагдлынхаа дараа дахиад 3 хожлыг бол авч чадсан байдаг. Ингээд нийт мэргэжлийн тулааны дивжээнд 14 удаа гарсныхаа 11-т ингээд ялалтыг байгуулж чадсан ийм одоо мундаг тамирчин бол байгаа. Эцэст нь тэрээр яг One Championship-ийнхээ авраг болж чадсан байдаг. За тэгээд яг 53 сая дагагчтай хуудас дээр монгол хэлээр ингэж пост орлоо гэд хүмүүсээс тэрэн дээр маш их бэлгшээж ингэж баярлаж хүлээж авч байгаа байхгүй юу? Бүр үнэхээр мундаг байгааз. За түүний өрсөлдөгч нь түүнээс 8-аар дүү одоо залуу байсан бөгөөд тэрээр бас нэг юм яриа өгсөн байсан л та. Ингээд инх хориглыг бүр үнэхээр ингээд аргагүй байдалд ингээд оруулаад ахт чинь бүр ингээд үнэхээр ингээд уунч ирэхгүй те бүр ингээд босч ирээд байсан гэдэг зүйлийг бас ярьсан байлээ. За тэрээр яг хамгийн сүүлийнхээ энэ тулааны араас бол шууд эмнэлэг явсан гэдэг мэдээлэл бас бидэнд ирсэн. Тэгэд яалтчгүй одоо ингээд юу гэдэг энэ юурууга хацарлуугаа ингээд тохиодуулаад те тэр нь бүр ингээд амар том ингээд хавцсан байсан шүү дээ. Тэгээд хөмсгнээс сэтэрсэн байсан гэдгийг та хэд манаас харсан байх гэж бодож байна. Тийм болохоор ингээд яах арга байхгүй бол ингээд эмнэлэг явсан бэлээ. Тэгээд бас яг хамгийн сүүлийнхээ одоо юу гэдэг аврагыг ингээд авахтаа те бүр ингээд босч чадахгүй ингээд сууж агаад яриа өгсөн байсан шүү дээ. Тэгээд яг хамгийн сүүлийн ингээд бүс гардуулаад бас яг $50,000 эзэн боллоо гэсэн чинь манай хүү ингээд босоод ирсэн те. Тэгэл одоо тийм хэмжээний одоо юу гэдэг те босоод ярилцлага өгч чадахгүй байх хэмжээний одоо бүр ингээд сулдаж тэгж ядарсан байхгүй юу. Тэгэд үнэхээр одоо тэр ширэг гаргаж чадсан үнэхээр ингээд төсвөр төвчээрийг гаргаж бүр ингэж гайхалтайгаар бол ялч чадсан. Тэгээд дэлхийн нийтээрээ дахиад л энэ нэг физикал яшаа гэл бөөн яриа болж исэн дээр дахиад дэлхийн нийтээрээ ингэж инх хориглыг одоо ингэж дэмжиж ингэж эхэлсэн байгаа. Тэгээд түүний инстаграмын дагагч ч гэсэн бүр үнэхээр гайхалтай нэмэгдсэн байлээ. Үүнээс гадна инх хориглын яг тэр одоо юу гэдэг контент рилүүдийг бүр дандаа ингэж сая давсан үзэлттэй байгаа байхгүй юу? Та хэд мань харсан уу? Бүр тэр рил бичлэгнүүд нь бүгдээр ингэж сая хэдэн зуун гэдээ явж ирлээ. Энэ бол бас гайхалтай маш том юм амжилт гэж бодож байна. Ингээд яг инх хоригл авраг болсон чинь хүмүүс бас одоо бичиж эхэлж илээ л дээ. Одоо түүнд ингээд Монгол улсын гавьяат тамирчин гэдэг цолын нөгөөч одоо цолын нөгөөч гэж байгаа хүмүүс маш их харагдчихээн. За үүнээс гадна түүний яг юм одоо юу гэдэг түүх нь маш олон хүмүүсийн ингэж хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа байхгүй юу? Уурхаад ажиллаж исэн хүн одоо ингээд Азийн том ийм авраг боллоо гэдэг нь бол үнэхээр ийм бахархан байгаа. Тэгэд яалтчгүй уурхайн ажиллаа ингээд 12 цаг хийчээ араас нь бэлтгэлээ хийдэг байсан гэхээр тэр хүний ямар шаргуу, ямар хөдөлмөрч вэ гэдгээс харуулж байгаа юм болов уу гэж бодож байна. За бас яг инх хориглоос инх хориглыг ярианаас авах зүйл нь гэх юм бол одоо ингээд хүүхдүүдийг яг ингээд шийдвэрээ гаргах гэж байгаа байхгүй. Үнэхээр спортоор явах юм уу, үгүй юм уу? Шийдвэрээ гарга. За үнэхээр явна гэж шийдсэн бол тэрнийхээ төлөө ингээд тэмц хичээ. Тэгээд спортоор бас магадгүй нөгөө амжилт болохгүй хүмүүс байдаг шүү дээ тийм учраас ингээд спортоор хичээлэл гэхдээ хэрвээ амжилт болохгүй бол яах вэ гэдэг Б төлөвлөгөөтэй бай гэж бас өөрөө хэлсэн байлээ. Инх хориглын шивээснийхэн нутаг учир гэсэн чинь Чингисийн Баатрууд гэдэг дууны одоо тэр шүлгийнх нь үг байдаг гинэ. Энэ бас үнэхээр сонирхолтой байгааз. За үүн дээр нь болохоор аяа миний Монголын заяа галд орсон гайхам заяа, усан чацсан үнэн заяа, сайнтай муутаж миний чиний бид бүгдийн Монголын заяа гэдэг энэ үг гэдэг юм байна. Бүр үнэхээр би бол энэнд сонсоод вау гэж яг үндэ бодсон. Та тэгж бодсон уу? Бас яг инх хориглолтой нэг юм ярьчаад одоо нөгөө нэг юмшил байгаа штэ тий. Юмшил Монголд ирээд инх хоригл юмшил хоёрын одоо нөгөө нэг рил байгаа штэ нөгөө улаан гутал өгдөг. Яг тэрэн дээр надад л тэр инх хориглын арийнх нь нурууных нь шивээс бүр үнэхээр гой харагдчихсан. Та нарт тэгсэн үү? Яг ингээд инх хоригл ингээд юмшил рүү ингээд алхдаг штэ тий. Яг тэр үедэр тэр нурууныхаа шивээс бол бүр үнэхээр гоё харагдчихсэн. Одоо түүний авраг авсныхаа дараах одоо сэтгэл ярилцлагыг та нартаа уншиж хүргэе. За хамгийн эхлээд уурхайн талбайгаас дэлхийн авраг боллоо. Энэ бүс чамд хэр үнцэнтэй вэ гэд асуусан чинь үгээр хэлхийн аргагүй үнэхээр гайхалтай галзуу байна. Ирч хүчийг минь шавхаж чадлаа. Маш их ядарч байна. Одоо л жоохон амармаар байна гэж хариулсан байдаг. За дараа нь болохоор аврагын бүсээ багштаа шилжүүлж өгч байна. Энэ бүс танаа багийн хувьд хэр үнцэнтэй вэ гэсэн чинь бүхэл бүтэн 11 жилийн дараа багшийнхаа ачийг хариулж Монгол улсад аврагын бүсийг авчирч чадлаа. Үнэхээр гайхалтай байна гэж хариулжээ. За бүх монголчуудаа бахархуулж чадлаа. Ямар гайхалтай байваа гэдэг асуултанд болохоор гайхалтай. Үнэхээр баярлалаа. One Championship баярлалаа. World баярлалаа мөнх тэнэгтэй. Маш их баярлалаа.
26 фондын алтан бүснээс гадна 50,000 $50 эзэн боллоо. Сэтгэл ямар байна гэсэн чинь Паприосио үнэхээр хурдан байлаа. Би цохилтуудыг нь ч харж чадсангүй. Маш олон тулаан хийж байсан ч ингэж их хохирол авч үзээгүй. Үнэхээр гайхалтай байлаа гэж хариулжээ. За тэгээд тэрээр мөн яг 3 сарын өмнө Бажи Ялтын бас подкастт орсон байлээ. Үүнээс гадна яг 10 сарын өмнө буюу яг өнгөрсөн шинэ жил үеэр юм шиг байгаа. Хиний Санжаагийн подкастт бас орсон байсан. Тэгээд энэ мэдээллийг бэлтгэхдээ энэ хоёр подкаст яриануудыг бүгдийг сонсоод бас энэ хөө мэдээллүүдэд бэлдсэн байгаа. За тэгээд яг энэ подкастт орсон сонирхолтой зүйлүүдээс нь яг одоо та нартай бас ярьж өгье. Тэгсэн чинь нэг одоо нэг асуулт нь болохоор хэр одоо сүсэг бишрэл одоо шүтлэгтэй вэ те одоо ингээд өнцөг таарахгүй байх за тэнгуүтэй юм сайн өдөр одтой өдөр муу өдөр гэдэг зүйл хэр итгэдэг вэ гэсэн чинь их тиймэрхүү юмд бол ингээд итгэдэг. Тэгээд ямар нэгэн тэмцээнд явахынхаа өмнө байгальд гарах уул руу алхаж одоо бяцлахах за тэнгуүтэй ингээд эрт дээр үе Монголын баатрууд бол те юм хүчтэй сүр сүлттэй тийм байдаг. Тэгээд тэрнээс нь ингээд надад хайрлаач гэд бас ингэж хэлж ингэж одоо сүсгэлж бяцлахал хийдэг гинэ. Тэгээд яг холимог тулаанчид чинь болохоор ингээд бинийхээ бэлтгэлийг хангадаг гэж байгаа байхгүй. Одоо нэг нь тэмцээнд явахаар боллоо гэхэд яг нэг нь хамт одоо юу гэдэг бэлтгэл хангагчаар ингэж хамт явдаг. Тэгээд яг нөгөөний тулаан дээр одоо үзүүлэхдээ яг тэр тулаан буюу тэмцээн дээр ингэж үзүүлэх юм ингэж яг бэлтгэлийн хувьд яг ингэж бүгдийг хийдэг гэж байгаа байхгүй. Яг тулаан дээр яг ийм юм хийн гэж бодсноо бэлтгэлийн хувьд бүр ингэж яг жинхнээс ингэж одоо бэлтгэл нь хүртлэх юм жинхэнэ тулаан гэх юм одоо тий яг тэгэж ингэж бэлтгэлээ хийдэг гэж бас ярьсан байгаа. Тэгээд яг энэ хэдийн нөгөө өмсдөг одоо нэг юм бэлэн шиг юм байдаг штэ. Тэр нь одоо нөгөөний цохохтой ч юм уу те нөгөө нь ингээд толгоороо цохиулахдаа тэрнээс нь ингэж хамгаалж бэлэн өмсдгүү гэсэн чинь зөвхөн гараа хамгаалах гэж өмсдөг гинэ. Одоо нөгөө хүнийхээ толгооноос ч юм уу те нөгөө хүнийхээ юм биеэс нь гараа хамгаалах гэж ингэж бэлэн өмсдөг гэж аахгүй. Тэгэхгүй бол ингээд гар нь ингээд гимтгэрээс нэлээд хүнд юм гимтлүүд байдаг гэж бас ярьсан байгаа. Яг энэ спортын хүмүүс чинь те яг жилдээ бараг 1-2 удаа л тулаанд оролцдог гинэ. Яагаад гэвэл одоо хэрэг одоо гимтгээсээ шалтгаалаад те яалтчгүй хүнд спортчтэй те бэл ав ерөөсөө үзэж чаддаггүй байхгүй. Яагаад гэвэл ийм зотон зохион харах туснууч харах надад л ингээд яг жоохон хүнд байдаг. Тийм болохоор одоо жишээлбэл би бол хизээч эмч болохооргүй хүн байгаа байхгүй. Тэгээд тийм юм харахаас ингээд хүнд байдаг учраас одоо би чинь үздэггүй. Тэгэхээр яг энэ хэд чинь тийм хүнд бэртэл гэмтэл авдаг учраас одоо ингээд итгэлэлтээсээ шалтгаалаад ч юм уу ер нь бол жилдээ ойролцоогоор 1-2 тулаанд ордог. Хэрвээ одоо тэр бэртэл гэмтэл нь гайг байх юм бол илүү ойр хойрхон бас ингэж тулдаад явдгаа гэж бас ярьсан байгаа. Яг энх хориолын хувьд гэх юм бол 2022 онд яг One FC-тэй ингэж гэрээгээ хийсэн гэж аахгүй. За яг тэр хүртлээ урд нь ингэж бэлтгэлийнхаа хажуугаар өөр ажил ингэ хийдэг байсан. Мэдээж хэрэг нөгөө хүний амьдрал болсон хойно те яг л хүн ингэ амьдрал нь мөнгө хэрэгтэй штэ. Тийм учраас ингэ яг өөр ажлынхаа хажуугаар ингэ бэлтгэлээдэг байсан. Харин яг One FC-тэй 2022 онд ингэ гэрээгээ хийснээс хойш бол өөр давхар ингэ ажил хийхээ болсон гэж бас ярьсан байгаа. Гэт яг энэ спорт руу орох байгаа хүмүүсийн хувьд те бас яг иймэрхүү процесстэй байдаг шүү. Зөвхөн ингэж одоо үүдээ 100% ингэ тулаандаа ч юм уу бэлтгэлтэй анхаарах гэхээр бас ер нь бол иймэрхүү хэцүү зүйлүүд бас байдгаа. Тэгээд бэлтгэлээ ингэ өглөө оройдоо хийдэг. За өглөөдөө нэг арай өөр хөдөлгөөн юу гэдэг те юмнууд хийж агаад оройдоо бас арай өөр одоо бэлтгэлээс ингэж хийдэг гэж бас ярьж илээ. Тэгээд яг ажлын хажуугаар бэлтгэлээ хийхдээ ч гэсэн те ингээд дуртай зүйлээ хийж байгаа учраас бүр ингээд яг цаанаас ингээд энерги гардаг гэсэн гэж аахгүй. Яалтчгүй нөгөө дуртай зүйл нь болохоор тэгээд бас ажлынхаа нөгөө нэг хүнд тэр хэцүү стрессээ бэлтгэлээ хийж гаргадаг гэсэн гинэ. Тэгэд яалтчгүй нэг юм дасгал хийхдээ нэг тиймэрхүү зүйлээрээ ингээд ингээд яг гоё болчихдээ штэ те нөгөө ямар дааврамж илээ ялгараад те нэг юм гоё мэдрэмжтэй болоод стресс уур бухимдлаа гаргадаг штэ яг тэгэж одоо стрессээ гаргадаг гэж бас ярьсан. Тэгээд мэдээж хэрэг одоо юм тамирчдын хувьд бол ингээд сэтгэл зүй гэдэг зүйл бол бүр үнэхээр чухал зүйл штэ те. Тэгэд энэ хориглын хувьд гэх юм бол яг тултаандаа орохоос өмнө ингээд тултах бол чинь ингээд хамгийн дуртай зүйл одоо чи яг ингээд дуртай зүйлийнхаа өмнө ингээд ирсэн байна. Тийм болохоор одоо тэгээд яг яах юм ямар сонголт хийх юм гэд өөртөө тиймэрхүү байдлаар өөртөө хэлж өөрийгөө зоригжуулдаг гэж хэлсэн. Тэгээд мөн яг энэ хориглын хувьд одоо ингээд зэрэгтлэр үг гэх юм уу нэг их ингэж яахыг одоо үгдгүүлээ анхаарлаа өгөхийг боддгоо гинэ. Одоо яг л нөгөө өрсөлдөгчөө харах те ингээд ямар хуу юу хийх үү ямар үйлдэл хийх үү гэдэг дээр илүү их төвлөрдөг. За түүнээс ингээд яг зэрэгтэл рүү ингээд харч ч юм уу одоо ингээд хүмүүсийн яаж байгаа хийж байгаа юу хэлж байгаад нь нэг их ач холбогдол өгөхгүй байхыг бодож тэгж гэсэн. Их хориглын хувьд яг ингээд ялалт гэдэг зүйл бол ингээд бүр хамгийн гоё зүйл байдаггүй. За маш их ингээд хичээл зүтгэл цаг хугацаа тий одоо ингээд
зөндөө зүйл ингээд зарцуулж байгаа штэ. Тэр болгоныхоо үр шимийг хүртээд тулалдаж гинэ гэдэг нь өөрөө бүр тийм хамгийн гоё зүйл гэж бас хэлсэн байсан. Мөн яг түүний хувьд ялагдал гэдэг бол маш том одоо ингээд сургамжтай. Тэгэд би яг юун дээр ялагдчих вэ? Би яг яаж вэ гэдэг дээр илүү их ингээд анализ хийгээд би үүнийхээ одоо эсрэг яаж би сайжрах уу гэдэг дээр ингээд илүү их төвлөрч ажилладаг гинэ. Тэгээд яг зарим тамирчдын хувьд гэх юм бол одоо ингээд ялагдлаа гэхэд тэр тоглолтоо үздэггүй гэж аахгүй. А зарим бүр ялснаач үздэггүй, ялагдсанаач үздэггүй гинэ. А инх оролцооны хувьд гэх юм бол ялагдсан ч гэсэн тэрийг үздэг. Яагаад тэгэхээр одоо тэр яг тоглолтоо ингээд өөрөө үзээд би яг юун дээр алдсан байна, яасан байна, цаашаа яг юун дээр анхаарах уу, яаж сайжрах уу гэдгээ тэрнээсээ харахын тулд одоо тэр яг дүрс бичлэгээл үздэг гэж байгаа байхгүй юу. За одоо яг түүнтэй холбоотой зарим нэгэн сонирхолтой мэдээллүүдээс гэх юм бол тэрээр гадуур гарч кино үзэх туртай, за бас гадуур гоё хоол идэх туртай гэсэн. Гэтэ яг хоол гэхээр ингээд хит одоо юу гэдэг жингээ барихын тулд те бүр ингээд хитрхээ цадтлаа ерөөсөө иддэггүй гэж байгаа байхгүй юу. Ер нь л яг ийм нормал идэд явцдаг. Тэгээд тиймэрхүү байдлаарс ингээд жингээ барьдгаа гэж хэлсэн. За киноны хувьд гэх юм бол бас аним үзэх туртай, тэнгуүтэ Marvel-ийн цувралуудыг бас ингэж үзэх туртай гэсэн. Тэнгуүтэ чөтгөрийн ангууч гэд нэг тийм тоглоом байт юм уу те. Би бол тэрийг баг анх удаа сонссон. Тийм бас ингэж тоглоом цуглуулдаг гинэ. Тэгээд үүнээс гадна Dragon Ball Z-ийг бол бүр ингэж үнэхээр үздэг байсан. Бүр маш туртай гэж ярьж илээ. Тэгээд одоо ч гэсэн ингэ туртай. Тэгээд яг Dragon Ball Z-ээс ахуулаад яг хүүхэлтэнээс айгүй юм туртай болсон гэж аахгүй юу. Тэгээд нүг хамгийн эхлээд ярьсан шүү дээ те. Нүг ах нь одоо нүг маш их кино үздэг байсан. Тийм учраас одоо хүртэл ингэж кино үзэх туртай нь үүнээс нас ингэж хамаарж байгаа болов гэж бас ингэж бодсон. Тэгээд бас урд нь PC тоглодог байсан. За PC дотор болохоор яг Dota-г илүү их ингэж тоглодог байсан гэж бас ингэж ярьсан байгаа. За тэгээд ер нь миний ингэж ойлгосноор яг хиний инх оргил ингэж хийдэг одоо чөлөө цагаараа хийдэг зүйл нь болохоор гадуур гоё кино үзэж гоё хоол идэх туртай байна гэж бол би ойлгосон. Тэгээд мандаа хоолны газрууд те тийм гоё газрууд байвал бас инх оргил руу гоё урилга мурилга явуулвал те гэж бас ингэж бодсон байгаа шүү. Тэгээд энэ удаагийн бичлэг дээр та нартай ийм мундаг хүний талаар ярьж өглөө. Тэгээд надaalаа бүр үнэхээр л ялцчихгүй, үнэхээр мундаг хүн бас бэлээ. Тэгээд одоо ингэж Монголд яриад мэддэг болсон баа шүү дээ. Тэгээд удахгүй би бас гайхалтай гавьяат тамирчин гэдэг цолыг бас хүртэх байх гэж бодож байна. Одоо үтсэн эх орондоо ирэхээр нь юу болох нь те хэдүүлээ бас харж илээ. Одоо мэдээж инх оргил маань эх орондоо ирсэн бэлээ. Тэгээд түүнийг мөнгөн аягтай сүйтэй тэгээд ээж нэг ингэж хадгаа бариад маш гоё рухтаж авсан нь харагдсан. Бас яг нэг юм ярихаа мартсан ба шүү дээ. Яг нэг physical reality show-нд ингээд орсон хүмүүс янз бүр ингээд подкаст нэвтрүүлгүүдэд ороод байгаа шүү дээ. Тэгээд тэр хэдийн ярьсан хамгийн хөдөлмөрч мундаг гэж одоо хэлсэн хүн болохоор инх оргилэг гэж тэр хэлж байгаа байхгүй юу. Яг л өглөө босоод харангуут өглөө босоод ингээд асуулаа хийгээл бэлтгэлээ хийж яадаг. Ер нь чөлөөт цаг гарахаар л тэр бэлтгэлээ хийгээд яг одоо энэ тэмцээнд ингээд бэлдээл хийж байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр хэдийн хамгийн ингэж үлгэр дуурайл авсан те. Яалчгүй тэр хэд ч ингэ тамирчид байгаа штэ. Тэгээд яг тийм үлгэр дуурайлал авсан хамгийн мундаг хүн болохоор инх оргилыг байсан гэж ярьсан байгаа. За үүнээс гадна одоо ингэ ямар нэгэн даалгавар ингэ болонгууд ингээд юмаа ингээд сонсох одоо юу гэдэг тэр чинь ингэ реалити шоу учраас бас нэг юм юмнууд явна штэ. Тэгээд тэнгууд ингэ газ орчи. Газ ингэ даалгавраа биелүүлчих. Гялцуулчих гэд яг тэгж хэлдэг байсан гинэ. Тэгэд яг нэг бас юу нэр нэг жижигхэн даалгаврын өмнөөс тэр нь харагддаг шүү дээ. Өн чинь ингээд юу юм шүү. Одоо шууд ингээд ороо явчих юм шүү гэд яг тэр нь бол харагддаг. Шууд их тийм шүүгчнэр нь вэж штэ. Яха бити. Аха таныг ингэхээр дүүн мөн яг миний анзаарснаар яг нэг үг гэдэг штэ. Эрдэмт хүн дараа уу гэдэг үг гэдэг штэ. Надaalаа яг энэ инх оргилийн байгаа байдал тэр нэвтрүүлгүүдэд орж байгаа байдал юмыг харахаар бүр яалчгүй айгүй юм буур сууртай нэг тийм даруухан тийм яг төлөв төвшин бүр ингээд төлөвшсөн хүн гэх юм уу. Яг тийм хүн байгаа. Та хэд маань тэгж харсан уу? Ерөөсөө ингээл те одоо юу гэдэг ингээл одоо юу гэмдэ мэдгүй одоо мөнгөгүй хүн мөнгөтэй болохоор нэг юм баярхаад нэг юм зан гараад нь шүү дээ те зарим хүмүүс шүү дээ мэдээж хэрэг одоо тийм жишээгээр авахд хизээч тэхэргүй тийм хүн байгаа байхгүй юу яг нэг одоо жишээлбэл миний харснаар яг тэр баажи ялтын нэвтрүүлэгт орохдоо яасан шүү дээ physical яшид айл хэзээ ингээд ороод ирсэн байсан шүү дээ. Тийм хүртэл ерөөс ингэж хөөрөөд одоо ингээд сагсуураад өөрөөрөө онгироод ч юм уу тийм юм ерөөсөө харагдахгүй байхгүй. Бүр тэр байтугай тэр яг баажи алтын тэр дугаар дээр бүр ингээд хамгийн буланд нь ингээд суудсан. Бүр тийм л даруй төлөв. Тэр байгаа байдал нь бол надад л үнэхээр юм авууштай тийм гоё
одоо юу гэмтэй авууштай тийм зан чанар шүү бол санагдсан. Тэрээр одоо их орондоо ирсэн байгаа бөгөөд сүүлд ингээд яг орон дотроо бүсээ ингээд тэрвэрсэн байгаа энэ зургийг оруулсан байгаа. За энэ зураг бол яалтчгүй Мессигийн тренд байгаа. Тэгээд таад манас миний өмсөн Барсагийн жерсиг харсан бахаа гэж бодож байна. Тэгээд өнөөдөр та нартай ийм мундаг хүнийг ярьж өглөө. Одоо хэдүүл яг 2 дахь хэсэг рүүгээ орцгоё. Энэ бол мэдээж яг түрүүн та нартай хэлсэн яг одоо намайг зурсан байх магадлалтай бичлэгнийхээ реакшн видео хийх чинь хэрвээ та хэд маань үзгэмээргүй байвал бас ингэж гарчж болно. Тэгээд яг намайг үздэг хүмүүс л үзэх байх гэж бодож чинь. Тэгээд хэдүүлээ хамт тэр охин намайг хэрхэн зурсан байна хэдүүлээ хамт харцгаая. Манай хаяас ингэж энэ охин чинь бүр амар тагчтай юм биш үү? Юу би хажууд нь бага юм байна. Би гэтээ ерөөсөө энэ чанел руу норж үзээгүй ер нь бичлэгнүүдийг хараагүйсэн байхгүй юу? 52,000 subscribesтэй байна гэж бодтоо манайхаа. 52,000 штэ. Надаас бүр 5 дахин илүү юм байна. За одоо хэдүүлээ бичлэг рүү норноо. 2 өдрийн өмнө орсон бичлэг байна зэ манайхаа. За би бол үнэхээр одоо л ингэ догтлж байна. Бүр ингэ маш гоё санагдаж байна. За одоо хэдүүлээ харцгаая. Яг манайхаа энэ бичлэгийг хэдүүлээ 1.5 дээр тавиад үзчихье гэж бодож байна. Ер нь би ямар нэгэн бичлэг подкаст сонсохдоо дандаа 1.5 дээр тавиад одоо бүр тэгэхэд сурцсан байхгүй юу? Яг нэг дээр ингэ тавихаар надаа ингээд амар удаан яриад байдаг юм шиг санагдтiin. Одоо би ялангуяа Золбоо ТV Ану 2-ын бичлэг бол бүр ингэ алгасдаггүй шүү дээ, тэ. Тэгэхдээ дандаа 1.5 дээр тавьж сонсдог. Бас би яг өөрийнхөө бичлэгээ YouTube руу оруулахаас өмнө өөрөө ихлэ дандаа чекэлж ядг сонсдог байхгүй юу? Ер нь бол ямар нэг юм дээр алдсан байна уу? Ямар нэг юм яг засна гэж хад засаагүй байна уу гэх мэтчлэн те өөрөө ингэж шалгадаг. За тийш шалгахтаа дандаа 1.5 дээр тавьж аваад шалгадаг байхгүй юу? Ялангуяа би өөрийнхөө бичлэгийг бүр нэг дээр тавиад сонсож ерөөсөж чаддгүй. За бүр ингэж нөө 1.5 дээр ингэж амар тасцсан юм шиг байна. Тэг ингэ нэг дээр сонсохоор бүр ёо одоо яг тэр мэдрэмжийг авдаг байхгүй юу? Та хэд маань яг хэд дээр ер нь бичлэгүүдээ үздэг вэ, сонсдог вэ? Тэрийгэ комент хэсэгт бичээрэй. Бас миний ингэж яриаг амар зөөлөн байна, удаан байна гэж боддог хүмүүс байх юм бол 1.5 дээр сонсоорой. Доорхож байна. За 1.5 дээр тавьчлаа. Би нэр тэгсэн юм бол. За дараа нь эзлэхтэй гайгүй болж байгаа гэж бодож байна. Та намайг хүлээсэн үү? Сансноо? Хөрхөн байна. Юу нэг сүүлийн үед үлээсний шалтгаан таваад амар завгүй байлаа. Тэгээд одоо амар бичлэгээр нүд бичлэгээ таныг зодсон шүү дээ. За тэгээд өнөөдөр би гоё бичлэгийн санаа гарч ирсэн. Өнөөдөр ямар бичлэг вэ гэхээр YouTube руу зургатаараа үзээд байжсан чинь гинт гоё зурмаар санагдаад ийм цаасан дээр зурсан. Тэгээ бодог модтой бол биш зүгээр ганцхан юм балын харанаагаар зурсан байгаа. Би ингэ таныг зурсан зураг харуулсаа та нар ингэ комментээс таагаад нэг бол TV YouTuber, хоёр TV YouTuber гэдэг ч юм уу тэгээ бичээрэй. Тэгээ та нар хэр та би ихэр зураач вэ? Хэр сайн мэдэгдэн. Тэгээ одоо өөрөө бас дүнжин гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо бүгдөө шууд хэлцгээе. За тэрийн охин зурдаг охин бах тий. Зурдаг бах. Тадан яа энийг би Oh my god. Хамгийн намайг гаргаад ирлээ. Wow. 5 секунд өгье. Нэ. Wow. Oh my god. Wow. Түр цосоочлаа манайхаа. Йоо ямар хөөрхөн юм бэ те. Яг энэ зураг нь юу штэ? Юу нөгөө нэг миний дуучин Ариунагийн талаар ярьдаг бичлэгний хувцас энэ. Ийм нөгөө нэг ийм юутай өмсөн штэ нөгөө нэг тал нь байхгүй. Ийм хувц өмсөн байхгүй. Би тэгээд нэг дуучин Ариунагийн талаар ярьж байгаа болохоор гэж бодоод хизээч өмсөж байгаагүй заяа. Би бүр энэ одоо хувцыг бүр ингээд амар гоё гэж бодоод бүр аль дээр хэдэн жил өмнө авч исэн байхгүй юу. Тэгээд нэг ч өмсөж байгаагүй. Тэгээд яалтчгүй нөгөө бичлэгэн дээрээс өмсөх боломж гараад би өмссөн. Тэгээд өмсөд хамгийн амард би бичлэгээ хийчээд дараа нэг энэ хувцаа яхаас хичээд нөгөө хүмүүст ингээд гаргаж харуулахаас хичээд бүр ингээд тэр бичлэгээ тавихаасаа бүр амар хэцэн. За би тэгээд ээжээсээ асуусан, найзуудаас асуусан, ингээд оруулчихвал ямар байна гэд би ингээд нөгөө эхлээд одоо үгүй ойр тойрныхноосоо комент авах хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгээд асуусан чинь хүмүүс одоо нэгэнт хийцэмж оруулахгүй даа гэдэг. Тэгээд зарим нь болохоор зүгээр байна гэд тэгээд яг энэ бичлэгийг оруулж исэн бохгүй юу. Окей. Оо бүр ямар хөөрхөн юм бэ тий. Тэгээд ингээд чоолктэй намайг бүр ингээд яг чоолктэй юутэй юм зурцсан юм юу. Өстой хөөрхөн байна. Хувц чоолк гэснээр миний уруулыг яа тэгт ямар хөөрхөн бай. Айгу гоё мэдрэмжтэй байна. Сток баярлаа гэгээ маш их баярлаа. Би тэгээд чамын нэрийг subscribe дарнаа. За одоо хэдүүлээ шааш нь үзцгээе. 2 3 4 5 Хөөрхөн юм. энэ хэврэнаа. Oh my god. Миний бичлэг орлоод ирлээ. Ингээд Тада. Вау, хөөрхөн юм. За дараагийнх.
Аян хин байна. Ая гэсэн нэр шүү дээ. Таалж магадгүй тагваж магадгүй. Үздэггүй бол Yes, ая гэсэн юм байна. мэдгүй гэж байна. За. Хончин лав байна. Нүдний шилтэй. Дээлтэй. Yes. Яа энэ бол? Yeah. Энэ бол хончин. Би бүр амар таагаад байгаа юм шүү. За эхний 3-ыг бол таац шүү. Нүр зургаас мөрслийн гадаад. За дараагийн хон. Энэ хоёр би ингэ түр хааж байгаа. Тэгтээ амар хөөрхөн зурдаг юм тий. Аян хин биш тий. За одоо та Төвшгүй шүү дээ. Би энэ жоохон Орчинтай бай. сайхны ирүүг ингэ жоохон хурц маягтай. Энэ манай юм болгосон. Энэ зассан Хөөрх юм бэ? Юу болгосон? Энэ булчны бом. Яна sorry манайхаа миний нүг хамар битүүрээд идэх байхгүй. Тэгэд өнөөдөр бүр илүү битүүрсэн байна. Тэгэхээр тэгээ сонсож иж магадгүй шүү. Уучлаарай. Болгосон. Бari. За 1 2 3 4 5 6. Энэ надад энэ дүү. Энэ юу гин гарныг хараад үзээд нахта энэ бол төшөг болтонтай опа байлаа. Тийм ээ. Шууд мэдгэж байна. Шууд таньж байна. Аян хин Гривекс ха. Насал амар алдартай гэдэг бол өдөрт бараг мэднэ гэхдээ мэдгүй дуурсан байж магадгүй. Нүдний шилтэй. Бомбор болгосон. За толын 1 2 3 4 5. Яа. За Гривекс гэж гэж. Тоглолтод Гривекс балаа. Оо би ч бүр амар таагаад байгаа юм шүү манайхаа. За энэ Oh my god. Бэжда. Одоо ч тавьчихсан. Реакшн видеос гоё юм байна. Магадгүй би бол үзэх амар дуртай, амар гоё хөгжилтэй байдаг. Тэгээд таран зарим 50% та 50% таахгүй магадгүй. За энэ бол одоо энэ За ястаа мэдгүй. жоохон том болгосон. Шилэн бол Нүдний шилтэй юм. Ихтэй зарим ихтэй зурсан юм. Яг энэ одоо ингэ өөрөө үзэн. Тэгээд профайл юм одоо ингэ зураг дээрээ энэ манттай байдаг. Хараагүй л хөвөлцөө. Тэмээ ах байлаа. Тэмээ ах одоо годаа. Тэмээ ах энэ бол эдит. Тэг яг сурсан байна те. Би бол энэ ютуберээс сайн мэдэхгүй байна. Мемэ оруулаад тэгээ миний үзэх дуртай. Тагдаг. Тэгээд дуртай гэнэ. чадсан уу чадаагүй юу тэгээд комментээс үлдээгээрээ. Тэгээд танаас амин хэлий. Ингээ болцсон. За энэ бол танаас тахах гэж орчих. За энийг бас ингэж зорж ийста түрүү хэрхэн годаа өөр хүний зорчоод байгаа. Эргэж энийг харангуйтай энэ хин бэ? Энэ хин би хэний зорж ийста? Ихтэй юм шүү. Би хэний зорж ийсэн юм бэ? Тэгэд ээж энэ хин бэгийг асуусан чинь ээж хоёр танихгүй байсан. Бас гайхалтайгаад. Ийм бол. Тэгээд энэ яг үндэ Гримекс ах байсан юм уу? Харин тий би яг Гримексийг бах гэж бодсон юм аа. Энэ Гримекс гэж өөрийнхөө зорсон юм танихгүй байсан. За энэ бол энийг бас танаар таньдаг хацтай энийг хэлсэн. Ингээд амгош үстэй, амгой хавртай, гой нүдтэй байгаа. Энд хормод энэ баг энэ YouTube өөрийгөө бүр үзээд дээр таних гэдэг хөөд энэ баг яхаа юм уу? Sorry. Баг яхаа. Арагос маш гоё хөгжилтэй өнгөрөөсөө тэгээд та нарт энэ зургуудаас аль нь хамгийн гоё юм бэ? Миний хувьд намайг хамгийн гоё юм гинэ. Oh my god. Зурулмаар байгаагаа бичээрээ. Ямар хөөрх юм бэ? Зөндөө баярлаа. Зургийн манай анги намайг гоё зурдаг гэдгийг. Гэхдээ энийг Өстө гоё зурж байна. Энийг арай л зарсан. Гэхдээ яг үнэхээр амар гоё зурдаг. Аа. Би итгэж байна. Намайг л энэ үнэхээр гоё зурсан биш үү? Ямар хөөрх юм бэ ёо. Бүр ингэж хизээч мэдэрч байгаагүй бүр үнэхээр гоё мэдрэмж авлаа. Oh my god. Бүр нэрээ маш их баярлаа. Гэхээдээ маш их баярлаа. Love you. За ингээд энэ удаагийнхаа бичлэг дээрээ та нартай маш мундаг хөдөлмөрч бүр дэлхийн хэмжээний хүний талаар ярьж өглөө. За тэгээд хоёр дахь хэсэгт нь анх удаа ингээд реакшн видео шууд хийж үзлээ. Бүр үнэхээр гоё юм байна. Яг одоо миний мэдэрч байгаа мэдрэмж бол бүр ингээд тулцсан тэгээ бүр ингээд дээцэхтэй хүртэл байна. Тэгээд бас ингээд шинэ жилийнхаа чимэглэлтэй ийм гоё бичлэг хийсэндээ бүр ингээд өөрөө зүгээр амар баярлаад байгаа байхгүй. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Таалагдсан бол таад маань лайк дараарай. Тэгээд subscribe дараагүй хүмүүсийнхэн бол subscribe дараарай. За тэгээд энэ хоёр талдаа Facebook болон Instagram-аа оруулъя. Таад маань орж дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая хөөрхөн хүмүүс минь. Баяртай.